Амархан үзэгчдээ энэ л NVN минь үсэж байгаа та бүхэндээ өглөөдөр орой мэндийг хүргье. Өнөөдрийнхөө бичлэгээр л би та бүхэнд өөрийнхөө ийм хүсэж мөрөөддөг ийм хүслүүдээ бол анартай бол яг ийм зүг бол хуваалцсан. Тэгээд миний бичлэгтэй хамтаагаарай. Миний бичлэгийг үзэж эхлэхээс өмнө лайк авалт, subscribe дараарай. За одоо өдрийн бичлэг рүү орцгоё. Зарим за ингээд яг ийм топ 10 хүсэл байгаа. Тэгээд яг 10-аас 1 рүү явъя. Ингээд ийм тийм 10 нь бол арай гайгүй хүсэл бол нэг нь бүр ингээд миний бүр хүснэж ярьсан хүсэл юм яг нэг тийм шат дараалалаар явж байгаа шүү за. За 10-т бол нэг тийм юм мянган дагагчтай болох одоо угаасаа яагаад 10-т оруулсан гэдэг нөгөөс хүн болгон гайхгүй би одоо бол яг юм 429 сабтай эдийн бичлэг татсны дараа миний саб өсөж гисэндээ одоогийн байдлаар бол 429 сабтай одоо тэгэхээр юм талал саб болчвол яг юм мянган дагагчтай болгож байгаа учраас энийг бол би 10 дугаар байранд оруулсан. Тэгэхээр тэнд л 10 дахь хүсэл бол юм мянган дагагчтай болох миний хүсэл. За 9 дугаар байранд бол дахин нэг 100 мянган дагагчтай болохыг бол айгүй их хэмжээгээр би бол хүсдэг. Тэгээд одоохонд бол 1000 ч хүрээгүй байгаа учраас жоохон боломжгүй юм шиг санагдаж гисэн нэг тийм боломжтой л байлгүй дээ. Тийм үстэй. Хэзээ нэгэн цагт нэг юм 2 3 жилийн дараа 100 сав болох байлгүй дээ. Гэж би найдаж байна. Энэ бүгд танаас шалтгаалсан шүү дээ. Танаас л та надад хэрэг subscribe дарвал ингээд маш олон хүмүүс миний сувдаа subscribe дарвал ингээд 1000 дагагчтай болоод 100 мянган дагагчтай болно. Та дараарай. За ингээд миний 9 дэх хүсэл бол 100 мянган дагагчтай болох. Тиймээс миний хүслийг ингээд биелүүлэхийг хүсэж ивэл яг одоо та subscribe дараарай. Баярлалаа. 8 дугаар байранд бол нэг тийм юм. Би ингээд энэ 8 дугаар байранд оруулахад ч бараг хайр юм байна зөө. 8 дугаар байранд бол нэг тийм юм. Би ингээд айгүй хэмжээний кино тоглохыг хүсдэг. Кино юм уу реклам ч яг би ингээд айгүй гоё кино тоглохыг хүсдэг байхгүй юу? Данс гэх надад гоё кино тоглох гэсэн урилга ирдэггүй. Миний бичлэг үзэж байгаа юм бол урилга явуулаад гэж хэлэхгүй. Ямташ миний 8 дугаар байрны хүсэл бол нэг тийм яг аюу гоё нэг тийм кино тоглохыг бол би аюу хэмжээний хүсдэг. Гэтэ би кино тоглож үзээгүй л дээ. За 7 дугаар байранд бол нэг тийм аюу гоё аниме өрөөг бол би аюу хэмжээний хүсдэг зөө. Энэ 7 дугаар байранд аниме өрөө гэдэг шүү гэсүүгээл юм хана битүү анимаар ингээд аниме зураг битүү тэгдэг ч юм уу аниме мангар тамзуул наадаг ч юм уу тэгэхээр орхон чи та битүү аниме зураг тэг шүүгээ мөгөө бүр битүү тоглоом ч яах ингээд баримл за ингээд нөгөө тийшээ харлаа мөн адил битүү аниме хувцс ёо тийм өрөөг бол би аюу гоё хүсдэг байхгүй ингээд битүү ингээд аюу гоё нэг тийм өрөөг бол би аюу гоё хүсдэг. Тэгээ том болоод одоо тэр хүслээ одоо биелүүлэх байх л та. Тийм учраас энийг бол 7 дугаар байранд оруулсан. За 6 дугаар байранд бол миний үс ингээд аюу нэг тийм эдийн бус хүмүүс миний үсийг хараад ямар гоё утастай ингэж болж миний хувьд бол миний үс аюу богинохонд ордог. Миний үс аюу богинох юм санагддаг байхгүй ингээд тэгээд бус хүний үсийг харахаар ёо ямар гоё урт юм бэ ёо ямар гоё гүйлгэр юм бэ ёо ямар гоё нэг тийм өтгөө үстэй юм гэж надад бодох нэг тийм бодол байдаг байхгүй юу тийм үү тийм юм аюу гоё миний үс аюу ургаасаа гэж бол би аль юу хэмжээний хүсдэг тийм ээ. За ингээд яг 5 дугаар байранд бол нэг тийм шинэ утас болгоод үзье. Ингээд би ингээд яг айгуу утас салахыг хүсдэг. За ингээд гэтээ миний яг одоохондоо бол яг утас салах боломжгүй ч гэсэндээ удахгүй тэг утасаа салах байлгүй айгуу гоё утастай болохыг бол айгуу хэмжээний хүсдэг ээ. Утасаа салах байлгүй. За 4 дугаар байранд шүү дээ. 4 дугаар байранд бол яг нэг тийм хэдгээр байрлал тийм мэдээж нэг юм адилхан зөө 4 дугаар байранд бол бэн штэ аюу гоё нэг тийм жүжигчин болох хүсдэг. Гэтэ энэ хүсэл маань хэзээ нэгэн цагт биелгэл байх л та энэ 4 дугаар байранд оруулдаг энэ ямар ч үстэй ингэ танаа асуух гэвэл ингээд жүжигчин удахгүй ингээд 12-оо төгсөөд мөрөжлээ сонгон штэ. Тэнгүүтийг би бол ингэ шууд жүжигчин гэдгийг бол сонгон заяа. За юу. Тэнгүүт ингээд мэдээч ингээд аюу гоё жүжигчин болохын тулд аюу хэмжээний зүтгэл шаардлагатай. Тэгээ зүгээр яж байгаа жүжигчин болчихгүй. Тийм учраас яг нэг тийм миний ингээд яг удахгүй ирээдүйн маань зорилго бол тайны шатаар хаких хэрэгтэй. Нэг тийм гоё жүжигчин болохыг бол аюу хэмжээний хүсдэг. Энэ бол 4 дугаар байранд ороход миний хувьд бол огт дээрдэхгүй. Энэ бол ханж баар доордохоор юм. За 3 дугаар байранд бол дүү орсон. Би бол айлын баг байхгүй юу ингээд яг доор охт дүүгүй өсвөх дээрээ нишрэг ахтай айлын ингээд манай ингээд гэр бүл 2 гишүүнтэй байхгүй 2 хүүхэдтэй. Ингээд би бол айлын баг тэнгүүтээ би дүү толгойг би аягүй хэмжээний хүсдэг. Аавж үзчихвэл би аягүй гоё дүүт болмоор шүү. Эрэгтэй биш, эмэгтэй шүү. Аягүй эмэгтэй дүүтэй болохыг хүсэж шүү. Хоёр ихэр ч юм уу гэдэг байхгүй шаналданаас.
За хоёрдугаар байрны хүслийг бол би танарт ингээд огт ингээд хэлж өгч чадахгүй нэ. Ингээд хоёрдугаар байрны минь ингээд хүсэл бол айгүй нэг тийм хувийн хүсэл байхгүй ингээд нэг тийм та нар ингээд миний бараг хамгийн том нууцыг баг ингээд мэдж байгаатай ямар ч ялгаагүй учраас хоёрдугаар ингээд яг ийм хүслийг бол хоёрдугаар байрны хүслийг бол танарт бол огтоос огт яагаад ч хэлэх бол боломжгүй. Надаас битгий ингээд хэлээч гэж асуугаараа энэ бол айгүй хувийн мэдээлэл шүү. За нэгт бол энэ хүслийг бол би ингээд айгүй гой том болоод л айгүй гой биелүүлж чадна гэсэн миний айгүй том мөрөөдөл байгаа аахгүй юу. Тэрний юу гэвэл би ингээд Япон явах би бүр айгүй сонирхолтой. За ингээд Японд яваад Японд очиод тэр гудамжийг хараад гой анимыг хараад би ингээд бүр айгүй хэмжээнд догдолдог байхгүй ингээд яа ингээд би айгүй хэмжээнд TikTok өгдөг байхгүй. TikTok-соо ингээд нэг тийм Япон улсад байдаг айгүй гоё газрууд гээд тэднээс энэ үзээл улс болгонууд дээр байдаг тийм Солонгос байдаг тийм үзэсгэлэнтэй 3 газар шиг Монголио дээр байдаг 3 үзэсгэлэнтэй 3 газар шиг 3 зүйл шиг юм уу тийм юм байдаг байхгүй. Тэгмүүд ингээд би Японд л үзээл би ингээд Японд явахыг ал айгүй хэмжээний хүсдэг. Гэхдээ Япон бол яг юм Монголио тайлах юм гажуулыг хурш улс бол биш тийм үү. Хятад Орос бол ингээд тэр хоёр руу бол шууд ингээд ямар нэг юм баг паспортгүй шууд ингээд явцдаг тийм үү. Гахав гадаад тусаас хэрэгтээлэгтэй шууд ингээд очдөг зэ виз мэд хамаагүй. Тэнгүүд Япон бол ингээд айгүй хэвчүү ингээд заавал гардаг виз гэж байна, гардаггүй виз гэж байна, болдог виз гэж байна, болдоггүй байна. Маш их хэмжээний мөнгөний ус зарлаа. Виз л гэхэд 4-5 саяын хооронд айгүй тэр очоод амьдрын юм худалдаж аавна. Амьдрах нь жоохон аягийн юм худалдаж аавна гэж бүр айгүй хэмжээний зарлагтай. Тэгээд том болоод яг гоё энэ мөрөөдөл биелүүлнэ гэж бодож байгаа. Ингээд Япон өчөөд юу хийх хүсэж байна гэж би айгүй гоё юм анime гудамжаар бол би айгүй хэмжээний хэсгийг бол хүсдэг. Анime гудамж нэгээд би бол ийм харахад бол айгүй гоё л харагддаг заяа. Гудамжинд нь очиод тэр гудамжны Японд дэлгүүр зүгээр тансаг заяа ингээл айгүй гоё очихыг миний бодлоо айгүй гоё мөрөөдөл авах гэхэд ингээд очиод юм бодлож яваал гоё ингээд ажиллах хүсдэг бүх аяллаа гараад хоол мол мочи ёо зүгээр ингээд хүсээгүй зүйл гэж надад бол алга зэ ингээд миний хүсэл бол ингээ юусаж юу юм бэ гэвэл нийт хүсэл минийх бол Япон явах хүсэл. Тэгээд том болоо одоо эцэст одоо тэгэл өөрөө биелүүлэх бай. Том болоо юу гоё Японд явна гэж миний хувьд бол хамгийн том хүсэл маань. Тийм. Одоо миний бичгийн ингээд дууслагсан та бүхэндээ танд бол чамд бол маш их хэмжээний баярлалаа. Тэгээд миний хүсэж мөрөөддөг яг юм 10 хүсэлтэй бол та бол танилцлаа. Тэгэнгүүтээ яг юм 10 хүслээс хааш ихтэй өөр зөндөө хүслүүд бол байгаа ч гэсэндээ ингээд яг топ 10 хүслэл бол оруулаа. Тэгээд миний бишээ дууснаас танд олон чамд бүгдэнд чинь баярлалаа. Лайка дараа subscribe дарж үзсэн танд бол чамд бүгдэнд чинь баярлалаа. Тэр лайка дараа subscribe дараагүй та яг одоо дараарай. Тэгвэл миний бишээ цаг алдалгүй үзхийг хүсвэл яг одоо subscribe гэдэг дарангуудаа хонхон дээр нараад өгвөл бишвэн шинэ бичлэг май гэж тавилаа. Таны шууд дээр шууд май энэ л нэг шинэ бичлэг орлоо гэж шууд гараад ирэн тэрэн дээр нь дарлаа. Миний бичлэг үзлээ, цаг алдалгүй үзлээ. Ингээл тийм дараалалаар юм. За миний бичлэгээс танд чамд маш хэмжээний баярлалаа баяртай.